Орой минь. Өнөөдөр би нэг сэдвээр ярьчмаар санагдаад байсан. Тэгээд айгүй залхуу хүрсэн. Дээрээс нь завгүй өдрөөсөн болохоор нүүрээ будаж чадаагүй. За нэг нүүрээ будах уу, яах уу гэжсэн. Ер нь ярих юм чухал болохоос яаж харагдах нь чухал ч штэ гэж бодоод. Тэгээ сайхан байглаараа будаггүй нүртэй гэрийнхэн хувцтай ярихаар шийдлээ. За нэг сүүлийн хэд хоног YouTube-д видео хийдэг баснаас хойш нэг биш удаа муу феминист, хитрхи феминист юм бэ гэдэг үгийг комментиг хүлээж авч ийн л да. За эрэгтэй хүмүүс феминист гэдэг үгийг доромж утгаар ашиглах бол одоо миний хувьд хэвийн зүйл. Түүнээс бол би одоо цочиж гайхахаа болсон. Харин феминизмээс одоо үр шимийг нь хүртдэг, өөрийнх нь эрхийн төлөө тэмцэж байгаа феминизмыг яагаад эмэгтэй хүмүүс тэгээ өөрийг нь доромжлох утгаар тийм сүрэг байдлаар хүнийг феминист гэж дуудаж байгаа юм болоо гэдэг талаас нь би жоохон бодож үзлээ л дээ. Өнөөдөр ч бодож байгаад ер нь монголчууд феминизм гэдэг үгийг ир эмгүү буруу талаас нь ойлгодог, буруу тайлбартай. Учираас феминизм гэдгийг одоо тийм сүрэг зүйл гэж ойлгод юм байна. Феминист гэж харагдчихгүй гэж санаа зовж сандардаг юм байна гэдгийг би өнөөдөр ойлголоо л доо. Энэ талаар жоохон дэлгэрүүлж ярив. Тэгэхээр манайд нэг тийм тогтсон ойлголт байгаа юм шиг байна. Феминист гингүүд эрэгтэй хүнийг үзэн яддаг, эрэгтэй хүмүүсийг одоо бөөнөр над үзэх, одоо магадгүй хорж цагдах ч юм уу, тэг нийгмээс гадуурхах, эрх мэдлийг булааж авах, ямар ч ирэхгүй болгох, тийм хавчин гадуурхах. Ер нь одоо нэг эрэгтэй хүүсний эсрэг зарласан дайн гэж ойлгож байгаа юм шиг байна л да. За энэ ойлголтын талаар энийг одоо ер нь англиар hysteria гэдэг. Юу ч болоогүй байхад ингэж бөөнөрөө айхыг сүржинхийг хэлж байгаа hysteria. За энэ hysteriaг тайлбарлахын тулд би нэг ишлэлийг хэлье л да. За англиар болохоор to the former oppressors equality feels like an oppression гэдэг үг гэдэг. Энийг нь одоо монгол руу хөрвүүлэх юм бол өмнө нь хин нэгнийг дарлаж дарангуйлж байсан хүмүүсийн хувьд хүн болгон тэгш эрэхтэй болох нь дарангуйлал шиг санагддаг гэж байгаа юм. Жаахан дэлгэрүүлээд тайлбарлахад давуу эрэхтэй, дандаа давуу эрэхтэй байсан, дандаа хин нэгнээс илүү байсан, дандаа хин нэгнийг дээрлэхэж байсан хүмүүсийн хувьд тэр зүйлээ хийж чадахгүй болох нь бусдыг дандаа бүүлээдээ сурцсан хүнийг бүүлэдэх эрхийг нь хасчаар өөрөө бүүлээдүүлж байгаа юм шиг санагддаг гэсэн үг. За, Америкийн нэгдсэн улс чинь нэг хэсэг одоо хүн хүнээ боол болгож эд хөрөнгө амтэн шиг одоо эзэмшдэг соёлтой байлаа шүү дээ. Хүн хүнээ хуулийн дагуу эзэмшдэг байсан. Өөр улсаас амьд хүмүүсийг худалдаж аваад тэр хүмүүсээ одоо өдөржингөө хөлсгүй ажилуулад алхахыг нь алаад, зарахыг нь зараад тэгээд боолоос төрсэн хүүхэд боол хിവэрэг эзнийхээ өмч болоод амьдардаг. Яг тийм тогтолцоогоор нэлээд хэдэн 100 жил явсан. За тэгтэл зарим Америкчууд за бид нэр ингээд хүн хүнээ эзэмшин боолчлон гэж байж болохгүй байна. Ийм зүйл одоо хүн ёсны хувьд те байж боломгүй байна. Хүн хүнийг эзэмшин гэж байхсгүй одоо бүгдээрээ боолоо сулцгаая гэсэн байна. Тэгтэл нөгөө боолын эзэд за тэр тусмаа өмнөд зүг рүү одоо хөвөнгийн тариалал, элсэн шихрийн тариалал ч юм уу ашигладаг. Түүндээ одоо хар арьстай бооллуудыг маш ихээр ашигладаг хүмүүс айгүй их дургуутсан. Юу гэнэ? Чи одоо миний өмчөд, миний бизнест, тэгээ миний одоо боол эзэмших төрмөл ирэхэд чи яхаараа хязгаарлалт тавьдیں۔ Чи миний эрхийг боож байна. Чи Америк хүний тэгээ миний энэ эрхийг чи боогоод байна. Би боол эзэмших эрхтэй байх ёстой гэд хоорондоо муудаад иргэний дай үссэн. Боолыг сулсан солихгүй гэд. Тэгээд иргэний данаар чи мэдээж хойд хэсгийнхэн ялаад боолчлалыг хуулиас болгосон. За тэр бол бараг л 300-400 жилийн өмнөх түүхэн мөртлөө одоо болтол Америкийн одоо соёл улс төр нийгэм тэр чигтээ тэр үеийн хуваагдсан хിവэрэл одоо болтол тэр хагаралтай арилаагүй өмнөд зүгийнхэн болохоор арай илүү одоо өнгөт тарснуудыг ад үздэг ч гэх юм уу. Одоо шашин шүтлгийн хувьд илүү хатуу илүү одоо devout гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Илүү нөгөө шүтлэгтэй
илүү их одоо библиэ барьж номлолоо ярьдаг ч гэдэг юм уу. Тэгээ одоо болтол тэр хагаралтаа арилаагүй. Одоо болтол тэр хэдэн зуун жилийн өмнө өгдөөдсөн боолуудаа алдсан тэр хүмүүсийн үр удам одоо болтол одоо тэр боолуудыг сулсан хүмүүс дургу хിവэрэ харааштай хүмүүсийн эсрэг маш их арьс өнгөний үзэл гаргадаг хിവэрэ тэр хүмүүсийн одоо нөгөө эрхээ зөрчүүлсэн гэж байгаа гомдол өөрийнх нь эсрэг хүн хүнийг одоо боолчилж болохгүй гэд гаргачихсан тэр хуулинд нь өөрийнх нь эсрэг хийсэн гэмт хэрэг юм шиг одоо болтол гомдолтой байдаг. За тэгээд түрүүний миний тэр хэлсэн бусдыг дарангуйлж бусдаас илүү давуу эрх хидэлжсэн хүн болгоныг өөртөө адилхан тэгш хэрэгтэй болох нь яг дарангуйлал шиг санагддаг юм гэж хэлж байсан тэр үгний одоо яг бодит жишээ нь энэ байхгүй юу? Гэхдээ орчин үед за одоо ингээд эмэгтэйчүүдийн эрх нь нэмэгдснээр феминизм одоо нийгэмд илүү хөгжснөөр ингээд эрэгтэй хүмүүсийн эрх зөрчигдөөд байна. Эрэгтэйчүүд хохироод байна. Одоо эмэгтэйчүүдийн эрх болоо юм шүү. Хангалттай эрхээ авцсан юм шүү. Болооч эсрэгээр одоо эрчүүдийн эрхийг ярмаар байна гэд. Ерөнхийдөө бол нэг тийм хохирогчийн дүрд орж тоглож байгаа байдал чинь яг энэ ахгүй юу? Яг энэ. Өмнө нь хин нэгнийг дарлж агаад нөгөөдөл нь дарлалаар гараад өөртөө энэ тэнцүү болёо гингүүт болно би дарлагдах гээд байна. Чамтай энэ тэнцүү байхаар би хохирох гээд байна гэдэг яг тэр хандлага чинь одоо энэ эрчүүдээс гарч байгаа орчин үеийн одоо эмэгтэйчүүд илүү дэндүү хүчрхэг дэндүү биеэ даасан. Дэндүү эр хүнээс хараад бос болоод байна. Яагаад ингэж байгаа юм бэ гэдэг хандлагыг хохирогч хандлагыг жинхнээсээ хохирсон хүнийг чи дугуй гэж хэлдэг мөртлөө бид нар хохироо та нараас феминизмээс болоод бид нар хохироод байна. Бид нар сэтгэл готрол төртөөд байна. Бид нар архинд ороод байна. Бид нар одоо ингээ ихнэргүй болоод байна. Бид нар хохирж байна гэж байгаа хүмүүс бол яг үүнтэй адилхан тохиолдол юм За тэгээд эмэгтэйчүүд давуу эрхтэй болж байна. Эрэгтэйгээсээ илүү эрхтэй болж байна. Эрэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байна гэж яриад байгаа. За яг хэдүүлээ бодит байдал дээр логикоор үзье. Эмэгтэйчүүд хаана илүү эрхтэй байгаа вэ? Бараг нэг 200 гаруй орноос 100% парламента эмэгтэй гишүүдээр бүрдүүлсэн засгийн газар нь 100% эмэгтэй бүх яамны сайд нар нэмэгтэй улсын тэргүүд нэмэгтэй шүүх цагдаагийн тогтолцоо нь эмэгтэй болсон эмэгтэй хүмүүст зориулсан хууль тогтоож хуулийн хэрэгжилт нь эмэгтэй хүмүүсээр дамждаг системчлэгдсэн эмэгтэй хүнийг давуугаар үзэх гэсэн тийм тогтолцоотой улс ер нь энэ дэлхийн бөмбөрцгийн 200 улс дотор ганц ширхэг байгаа юу? Мэдээж байхгүй. Харин ийм дан эрхтэйчүүдээс бүрдсэн улсууд бол одоо болтол байгаа. Сая манай улсд ч гэсэн энэ жилийн сонгуулиар түүхэнд байгаагүй өндөр хэмжээний эмэгтэй гишүүд сонгогдсон боловч тэр 50-50 ядаж байгаа юу? Байхгүй. Нийгэмд нөлөөлөх үйс улс төрийн шийдвэрүүдийг, бизнесийн шийдвэрүүдийг, бизнесийг бүгдийг нь эмэгтэй хүмүүс захирж байна уу? Үгүй. За тэгвэл бидний амьдарч байгаа энэ нийгмийн тогтолцоог хэн бүрдүүлж байгаа? Эрэгтэй хүмүүс ангаараа бүрдүүлсээр ирсэн. Одоо л жоохон эмэгтэйчүүд орж ирж байна. Тэгэхээр одоо эмэгтэйчүүд хаана давуу эрх хидлээд байгаа юм? Юун дээр давуу байгаа? Гэт яг бодтой асуугаад үзэх юм бол байхгүй шүү дээ. За зарим нь тэгдэйн. Эрэгтэй эмэгтэй хүмүүс салахаар шүүхээс шууд ингээ автоматар ээжд нөхчдөг. Эрэгтэй хүмүүс ингээ салалтаас айгүй хохирч хүүхдээ алддаг. Гэтэл ер нь бол заяа. За яг хүүхдийг 7 нас хүртэл нь бол ээжийн асрамжинд ээж нь ямар нэг асуудалгүй бол үлдээх юм байдаг. Гэхдээ ээж нар ер нь шүүхтэр хүүхдээ авдаг гол шалтгаан нь юу гэж? Аав нар нь хүүхдээ авъя гэдэг үг л байхгүй. Аав нар нь хүүхдээ авъя гэд хэлсэн тохиолдолд тэр маш ховор тохиолдол учраас харин ч шүүх бүр маш ноцтой авч үздэг. Барагтаа авъя гэдгүү аауд хүүхдээ авъя гэж аваад энэ ээж нь асуудалтай ч юм уу гэд ноцтойгоор асуудлыг аавын талд шийдэж өгөх маш хичээдэг.
Тэгээд феминистүүд гарч ирээд одоо эр хүнийг хүндэлж хайрлахгүй одоо бид нэр ингэж муугаар ярьсаар агаад одоо эрчүүд ингээ архинд ороод гутралд ороод ингээд үхээд өрөөдөө дууслаа гэд бас ярьдیں۔ Тэгэл нөгөө муул бол хойдл юм хар аваага гэдэг шиг нэг ямар ч хамаагүй асуудлууд гэдэг өмнө нь байсаар байсан нийгэмд байсаар байсан тэр асуудлуудад ингээд нэг буруутан хайхтаа нэг хөөрхий эрхийнхэн төлөө тэмцэж байгаа феминистүүдийг их ингэж нохоо чононд барьдаг мод болгож ашиглана л та. Гэтэл одоо явсаар энэ асуудлын бүх их ундраг нь нөгөө л миний яриад байгаа patriarchy эцгийн эрхт ёсны тогтолцоо гэдэг юм ч юм байна. Би одоо хамгийн анх YouTube дээр оруулсан видеон дээр бол нэлээд сайн ярьсан. За patriarchy буюу эцгийн эрхт ёсны тогтолцооны муу урвалжин одоо пирамид хэлбэртэй урвалжингийн толгой дээр буюу хамгийн дээр хэсэгт нь цөөн хэмжээний маш бага яг жинхэнэ эрх мэдэлтэй мөнгөтэй одоо хуульд ч гэсэн нийгэмд ч гэсэн бүгдд нь нөлөөлж байдаг бүх тоглоомын дүрмийг гаргадаг хэмжээ хязгааргүй эрхтэй цөөхөн хэдэн эрхтэй хүн байна. Одоо энэ гаргийн 8 тэрбум хүн зүйгүй олон амьтад одоо ерөнхийдөө тэр хүмүүсийг тоглоулах, тэр хүмүүсийг баяжуулах, тэр хүмүүсийн одоо ингэж дураараа аашлах тоглоомын талбай нь болж бид нэр тэр хүмүүсийн одоо халаасыг зузаалахын тулд ерөнхийдөө ажиллаж амьдарч байгаа л да. За тэгээд тэр хүмүүсийн доор нь бол ерөнхийдөө эрхтэйчүүд байна. Тэгвэл яг нийгмийн хувьд те хамгийн сайхан амьдарч байгаа хүмүүс нь эрхтэйчүүд, хамгийн хэцүү амьдарч байгаа хэсэг нь бас ерөнхийдөө эрхтэйчүүд байдаг. Дундаж хавцаа, дунджаас доогуур хавцаа нь бол эмэгтэйчүүд хүүхдүүд байгаа. За тэгээд анзаарах юм бол нэг феминистүүдийг эмэгтэй хүмүүсийг буруутгаад байгаа асуудлууд ер нь бол тийм эрэгтэй хүмүүсийн тогтоосон амьжигтай хатуу дүрмтэй, харгас дүрмтэй нөгөө чоноо барьж идэнэ гэдэг шиг хүн хүнээ барьж иддэг. Тэ одоо бид нар ер нь бол одоо ингээд сүүлийн үед харж штэ дэлхийд даяар зөвхөн Монгол биш. Сүүлийн үеийн яг юм зэрлэг капиталист тогтолцоонд орчихсон ашигын төлөө бүх зүйл хүний амьдрал хүртэл, хүний амьдрал амь нас хүртэл дандаа ашигаар хэмжигддэг. Одоо бүх хөрөнгө том корпорацууд руу явдаг. Том корпорацууд бидний амьдралыг, амийг эмнэлгийн үйлчилгээг, юу идэж уухыг, юу үзхийг бүгдийг нь шийддэг болсон. Тэгээ жижиг бизнесүүд баг өөрийнхөө байх боломжгүй, том бизнесүүд бүх орон зайг нь булааж аваад бид нэр одоо ингээд сонголт маань улам өдөрт цөөрөөд бүр амжиргааны зардал асар ихээр өсөөд хаанч байсан байшин худалдаж авах, хоол хүнс авах ингээд амьдралын наад захын хэрэгцээнүүд үнэтэй болоод бид нарыг одоо энэ хэрэгцээгээр маань том корпорацууд боогоод бид нар одоо тэр монополд нь өртөөд тэр компаниудын хэлсэн үнээр юмыг л авахгүй болвол яах чаргагүй болцсон. Тэгээд өөр сонголтгүй болсон учраас бид нар тэрийг хийхээс өөр аргагүй болчихсон ийм нийгэмд амьдарч байгаа. Одоо нөгөө тэрбум доллар гэдгийг бид нар ерөөсө барааг нь ч хараагүй учраас ямар их мөнгө байдгийг нь ерөөсө төсөөлөхгүй. За бидний хувьд бол долларын сая ч гэсэн их мөнгө шүү дээ. Гэтэл долларын тэрбумд нь долларын саятан хоёрын зөрүү бол хэмжээ хязгааргүй их. За нэг хүн хизээч одоо ёс суртахуунтай байдлаар хүндлэг байдлаар 1 тэрбум долларыг нэг насныхаа турш хурааж хуримтлуулах ямар ч боломжгүй байдаг. Тэрбум доллартай болохын тулд заавалчгүй маш олон хүмүүс, бүлэг хүмүүс хөдөлмөрөө мөржүүлсэн орчин үеийн соёлд боолчлолд автсан байдаг. Тэгэхэд одоо манай гариг дээр өчнөө олон тэрбумтай хичнээн ч хүн байгаа билээ дээ. Тэр хүмүүсийн хувьд одоо юу гэдэг зүгээр хөдөлмөрлөөд тэр мөнгийг олоогүй байхгүй. Хөдөлмөрлж байгаа ядуу хүмүүсийг үнэгүй шахуу талхны захаар уурж ажилуулж байж одоо тийм мөнгө хурааж чадж байгаа гэсэн. Тэгээ асуудал ерөнхийдөө энэ нэг эрчүүдийн буруу юмаа өмөрч буруу тогтолцоогоо өмөрч байгаа. Тэгээ тэрэндээ өөрсдөө хордоод зовоод амьдарч байгаа энэ нөхцөл байдалд байгаа. Үүнийг одоо уг ингээд системаар нь өөрчлөхийн тулд дэлхийн олон оронд энэ феминизм гэдэг зүйл чинь сүүлийн 100 хүрэхгүй жилдээ ер нь хөгжиж явна л та.
феминизм гэдэг ч одоо эрэгтэй эмэгтэй хоёр хүн яг л ижил төвшөнд тэ нөгөө өөрийнхөө хүүсэнд захирагдахгүйгээр чи эмэгтэй учраас ингэ чи эрэгтэй учраас тэг гэхгүйгээр хүн болгон зүгээр өөрийнхөө амьдрал хувь заяа толгойд эзэн болж явъя. Нийгмээс тийм дарамт ирүүлэхэ болио л гэсэн хөдөлгөөн. Тэгээд эрэгтэй эмэгтэй хүмүүс ижил тэгш бай гэд байгаа юм бол ягаад equalism биш феминизм гэж яриад байгаа юм бэ гэж магадгүй. За ер нь бол те яг одоогийн төвшөнд ч юм уу те ер нь өмнө нь байсан төвшин гэвэл эрэгтэй хүмүүс дээр эмэгтэй хүмүүс дарагдсан байдаг л учраас одоо доор дарагдаад байгаа эмэгтэйчүүдийг өргөх байдлаар дээш нь авчираад энэ хоёрыг энэ тэнцүү болгоё гэсэн учраас эмэгтэйчүүдийг нь өргөё гэж феминизм гэсэн нэртэй болсон. Тэрнээс биш одоо эрэгтэйчүүдийг нь дарья гэдэг болохгүй үстэй. Тэгээ феминизм гэдэг нэрийн учир нь ерөөсөө л тийм юм. Тэрнээс биш эмэгтэй хүн давуу эрэгтэй болъё, эмэгтэй хүн эрэгтэйчүүдийн эрхийг булааж одоо өнөөдрийн эмэгтэйчүүдийг байгаа байдалд эрэгтэйчүүдийг оруулъя гэж хинч байгаагүй. Хинч зориагүй. Одоо эмэгтэйчүүд илүү эрэгтэй боллоо гэд эрэгтэйчүүд эрхээ булаалгах гэдэг юм хааж байхгүй. Хүний эрх гэдэг чинь те нэг юм дугуй бялуу шиг одоо эмэгтэй нарай хийг ангууд эрэгтэйд ингээ баг үлдчихэж байгаа юм байхгүй. Та нар ч өөрсдийнхөө тэр эрхээ эдлээд бялуугаа эддгээрээ бид нар бас бүтэн бялуу идмээр байна л гэсэн утгатай. Тэгээ одоо феминизм зөвхөн ганц эмэгтэй хүмүүсийн тухай яриад байдгүй гэвэл үгүй. Ер нь эрхэн зөрчигдөж байгаа бүлэг болгоны төлөө одоо феминистүүд ер нь бол хөдөлгөөн өрнүүлдэг штэ. Одоо бид нар чинь ингээд дарангуулгдсан эрхийнхаа төлөө ингээд олж авах гад явж байгаа юм чинь өөр адилхан байдалд орсон бүлгийг ер нь бид нар бүгдээрээ л дэмжинэ тэ одоо бэлгийн цөөнх байж болж гин, үндэсний цөөнх байж болж гин, одоо гаруулах хүсээр сүнгөөрөө ялгуурладаг бэлгийн чих хандлагаараа ялгуурлан гадуур болдог хүмүүсийг байж болж байна. Хүүхдийн эрхийн төлөө тэмцэж байна. Тэр байтугай одоо хүчирхийлэлд өртсөн ч юм уу эрхээ хамгаалуулж чадахгүй байгаа эрэгтэйчүүдийн төлөө феминист бүлгүүд, феминист хүмүүс хамгийн их дуурдаг штеп. Одоо зарим нь ингэдэг Монголд ялангуяа. Тэгээ эрэгтэй хүнийг ингээ феминистүүд зодоод ингээд тэг эмэгтэй хүний эрх ярьснаа эрэгтэй хүнийг болохоор ингээ хамаагүй зодож алгаддаг, хүчирхийлдэг. Ингээд элдвэр хилдэг, хохирчоод ахт нэмж даапалдаг гэдэг. Яг жинхнээсээ феминист хүн бол хизээч тэгдэггүй. Заримдаа яг тэр нөгөө нэг феминизмыг өөрт нь ашигтай үед ашиглачаад өөрт нь ашиггүй үед болохоор буцаад юм patriarchal маягаар ханддаг хүмүүс байдаг. За patriarchal буюу одоо эцгийн эрхт ёсонд мэдээж эрэгтэй хүмүүс давуу тал байгаа. Гэтэ бас хохирдог юм байгаа. Эмэгтэй хүмүүст маш их хохиролтой боловч бас эцгийн эрхт ёсны одоо ачаар нэг авдаг нэг цөөхөн хитэн давуу тал байдаг. За тэрний одоо зарим жишээ нэх юм бол эмэгтэй хүн гэдгээр одоо хүндлүүлэн хүүснээсээ болж хүндлүүлэн эмэгтэй хүнд одоо нэг тэ ингээд даах ёстой, бэлэг авч өгөх ёстой, хаалга онгойлгож өгөх ёстой ч юм ингээд нэг эрэгтэй хүн хамгаалж байгаа гэдгээ харуулж нэг жоохон үйлчлэгээ үзүүлэх ёстой гэдэг нэг тийм ойлголт байдаг. Тэгээд одоо ингээд эрэгтэй хүн эмэгтэй хүнд гар хурж болохгүй ч юм уу те эмэгтэй хүн яач ч аашилж байсан тэр чинь нөгөө ингээ өөрийнхөө хүчрийг олддгүй эмэгтэй учраас тэр болгоныг ингээ тисээд өнгөрүүлчих хэрэгтэй. Эмэгтэй хүмүүс угаасаа ингээд нөгөө сарын юм нэрээд ингээд өөрийнхөө уймрааг олохгүй надад ч нөгөө логик сэтгэлгээтэй жоохон тэнэг учраас тэр мэрийг ингээд эрэгтэй хүнийг төвчээд өнгөрүүлчих хэрэгтэй юм хэрэгтэй. Эмэгтэй хүнд ер нь зодуулна гэж юу аах вэ тэр жижиг юм чинь дараа давна. Нэг тиймэрхүү талдаа бол эмэгтэйчүүд жаахан давуу тал хүртэх гээд байдаг. За тэгэнгүүт одоо феминизм гэдгийг ойлгоогүй мөртлөө зүгээр феминизмын нэрийг барьж ашиглаад өөрт нь ашигтай үед бол эмэгтэйчүүдийн эрх яриад феминизмын одоо зарим шинжийг ингээд түүгээд хэрэгжилдэг тий өөртөө өөрт нь нөгөө тал руугаа урахад ашигтай үед одоо жишээлбэл ингээд найз залуугаа цохиж зодох ч юм уу найз залуугаар ингээд юм ахуулах гад эрхлэх үедээ ч юм уу тий эсвэл одоо хийсэн үйлдэлийнхаа хариуцлагыг бүлээх болохоор ингээд би чинь зүгээр л нэг эмэгтэй хүн би чинь тэнэг одоо би чинь хөхнөөс нь сүү асгардаг их хүн гэл нэг уянгалж байгаа тий тэр мэр бол феминист хүмүүсийн үйлдэл биш юм аа. Тэр бол зүгээр феминизмыг даландуулан ашиглах гэсэн
patriarchal эмэгтэйн үйлдэлүүд байдаг. За тэгээд patriarchal нийгэм эрэгтэй хүнд ашигтайгийн хувьд ашигтай. За эмэгтэй хүн байсан бол хизээч хүрхээргүй тэгээд зам руу, уулын оргил руу таазыг нэвтлээд та явж чадна. Та өөрийгөө хөгжүүлсэн боловсралтай ч юм уу тийм бол танд ер нь хол явах боломж байгаа. За тэгээд давуу тал нь гэх юм бол таныг эмэгтэй хүнээс автоматар илүү үнэлнэ. Таны дуу хоолойг илүү олон хүн сонсно. Таны ярьж байгаа юмыг илүү үнэмшилтэй гэж итгэн, таныг илүү логик сэтгэлгээтэй гэж бодно. Таныг илүү буур суурьтай, ухаантай гэдэгт итгэнэ. Та ер нь жоохон өөртөө итгэлтэй, тэгээ чанга дуутай байхад харизма сайтай байхад та заавалчгүй мэдлэгтэй, чадвартай, уур ухаантай ч байх албагүй. Та ер нь амныхаа фигурээр аягүй дайггүй амьдраад яваад байна. Тэр талаасаа болвол patriarchal society, patriarchal нийгэмд амьдрах сайхан. Бусад эрчүүдээ бараадаад бусад эрчүүдтэйгээ нийлээд ингээд ер нь тэднийхээ барааг дагсгаад амьдраад байхад ер нь бол боломжийн амьдрч байна. За тэгээ дээрэс нь танд ингээд ар гэрийн асуудал гэх мэт зүйлс ингээд садаа болох юу ч байхгүй. Та ингээд нас биед хүрлээ, танд ингээ өөрийнхөө амьдралыг авч явах хэцүү байвал та зүгээр эхнэр гэдэг нэртэй нэг тийм гэрт чинь бүх юм чинь ингээд зохицуулаад өгдөг, таныг ингээ үргэлж дэмждэг, урам өгдөг, таныг араас чинь ингээд зүтгэх хүч болдог. За тэгээд таны амьдралын чанарыг дээшлүүлчихдэг. За тэгээд орчин үед бол ялангуяа таны мөрөөдөлтөд хүрэхэд чинь зүтгээд хамт санхүүгийн хувьд танд тусуулаад таны хөрөнгийн 50% бүрдүүлж өгдөг. Тийм маш ашигтай сайхан дэмжлэг. Тэгээд та бол амьдралын гол дүр байхгүй байна. Эцгийн эрхт ёсны нийгэмд бол эрэгтэй хүн та бол амьдралын гол дүр. Танд тийм жижиг сажиг юм хөөцөлдөх, жижиг сажиг аар сарын бодох тийм юмнуудаар ингээд өөрийнхөө цагийг үрэх ямар ч шаардлага байхгүй. Та зөвхөн өөрийнхөө зорилго, өөрийнхөө мөрөөдөл хүсэл дээр анхаарлаа хандуулаад тийшээгээ зүтгэж болно. Тантай суусан эмэгтэй таны үр хүүхэд зүгээр ингээд таны ард чирэгдээд л ингээд ямар ч лээсэн таныг ингээд араас чинь түлхээд ингээд таны хаашаа явна гэсэн тэр зүг рүү ингээд хандаад явна. Тийм болохоор нэг бодлын эцгийн эрхт ёс бол эрэгтэй үнээр ашигтай зүйл. Гэхдээ нөгөө талаараа эцгийн эрхт ёсонд амьдрснаар та бас ингээд өөрийгөө заавал хайрцаглах хэрэгтэй. Нийгэм ямар эрэгтэй хүн гоё гэсэн, эрэгтэй хүн ямар байх ёстой гэсэн та яг тэр жижигхэн маш нарийнхан хүн яг ингээд хүний ингээд дүрсээр юм зүсчихсэн нэг тийм хэвэн дундуур та ингэж өдөр болгон гарах хэрэгтэй. За энийг ингээд төсөөлж харахад хэцүү байгаа бол би дүрслээд үгүй. Та ингээд өглөө болгон орноосоо босоод ингээд унтлагын өрөөсөө гарахдаа яг нэг юм төгс эрэгтэй хүн гэсэн нийгмийн альфа эр ч юм уу ийм эр хүн шиг эр хүн гэдэг ийм нарийнхан ийм яг таны толгой ингээл хүзүү ингээл мөр ингээл орхоор тэр ингээд хэвэн дундуур гарах хэвээр. За та тэр хэвэндээ багтахгүй бол таныг тэр хിവэр багтаад гарчихсан хүмүүс шоолно. Бусад эрэгтэйчүүд чинь шоолно, гоочлно, доромжлно. Чи харчаагүй. Ер нь бол нэг тийм үгээр би энийг маш хэддэг штэ. Эрийн шинжгүй. Ер нь за монголчуудын ингээд үгийн сонголтыг хараарай. Эмэгтэйчүүдийг магтахдаа эрэгтэй хүнтэй жишдэг. Эрэгтэйчүүдийг муулахдаа эмэгтэй хүнтэй жишдэг. Эрэгтэй хүнийг доромжлохдоо хүүхэн шиг алцгансан, шалчгансан, хүүхэн шиг хэрүүлж, хүүхэн шиг хялалцсан. Арчаагүй. Эмэгтэй хүнийг магтахдаа болохоор муухан ирээс дээр. Муухан шиг хээгүй. Хэр баргийн ирээс дайжгүй. Ерөөсөө таны үргэлж цаг үргэлж нийгэмд олон нийтийн өмнө байхдаа тэр зүүх ёстой багч нь нөгөө уламжлалт сайхан эр хүн шиг гүндүүгээр та хүүхэд байхаас чинь тэгээ таныг тэгж сургана. Илдэв юм мэдэрч болохгүй, уйлж болохгүй, гомдож болохгүй, өөрийгөө өмөрөөд үгч хэлж болохгүй та. Тэгэх юм бол хүүхэн шиг шалчгансан олон хүүхэдтэй болно. Тэгэл юу ч болсон ингээд чимээгүй
тгсээд нам байгаа сууж явах хэвээр. Олон юм ярих гэвэл те хил хамаа уралдуулж яхахын оронд зүгээр одоо сайхан гараа зодтолцооч. Учраа эр хүн шиг өөртөө олчооч гэдэг. Дандаа таны ингээ бие махбодороо те ингээ хүчирхийлхийг өөрөөсөө ингээ сул дорой дээрлэхийг танд ингээ багаас чинь сургаад өгчдөг. Тэгээ бид нэр ингээ хөвгүүд ямар хөөрхөн байдгийг бид нар мэдэн штэ. Хөвгүүд чинь бүр ингээ охтуудаасаа арай сүулт бие даадаг те. Ээждээ ч юм уу ингээ илүү илгэмсүү, илүү ингээ хүрэлцэж хүргэх, эрхлэх туртай, илүү амархан уйлдаг, илүү зөөлөн байдаг штэ. Тэгээ тийм хөөрхөн амьтдыг та нар те хүүхэд ч юм уу тэгээ дөнгөж одоо нэг сургуульд орохын өмнө хүүгүүд ямар хөөрхөн байдаг вүлээ те. Тийм хөөрхөн хүүхдүүдийг манай сургуульд ороод эхлэхээр нийгэм ямар муухай хатуу харгас те юу ч мэдэрдэггүй зөвхөн одоо сэтгэл хөдлөлөөч гаргахыг хориглодог те. Зөвхөн хоёрхан төрлийн сэтгэл хөдлөлтэй. Нэг бол урлах, нэг бол баярлах. Тэрнээс бусад те гомдох, гуних, одоо гуниглах, уярах, хайрлах. Тэгээ тийм сайхан мэдрэмжүүдийг ил гаргахыг нь хориод дандаа өөрийгөө дотроо нуу. Өөрийнхөө хэн гэдгийг нуу. Эр хүн шиг одоо хүчтэй эр хүн шиг харагдахын тулд те одоо хүн болгонд сул тал хаяа юм жоохон доройтох үе байна. Гэтэл эмэгтэй хүмүүсийг болохоор тийм зүйлээ ил гаргаа сурахчих гэ багаас нь сургадаг. Тэгээд нөгөөдөл нь юм сэтгэл хөдлөлөө багаасаа зохицуулаад ашиглаад тэг хүмүүстэй ингээд сэтгэл зүйн хувьд ингээд ойр дотны холбоо тогтоогоод сурцсан эрэгтэйчүүдийг тэг хүүхэд байхаас нь битгий ийм сул дорой байдлаа харуул, битгий гоншгонд, битгий уйл эр хүн уйлдгүй юм. За тэгээ ингээд тийм хөөрхөн байсан хүүхдүүдийг тэгээ сургуульд орсноос нь хойш ингэж нийгмээрээ хүчирхийлсээр агаад хад чулуу шүү хүүтэн тэ мэдэрж байгаагаач дарсаар агаад бүр мэдэрхээч болсон. Юу мэдэрж байгаагаач мэддэггүй. Гаргаж чаддаггүй, өөрийгөө илэрхийлж чаддаггүй. Тэгээд бүр ингээд одоо юу гэдэг нь дотгошоогоо залгсан мэдрэмж чинь хизээж алга болдоггүй байхгүй юу? Тэр зүгээр саваа хизээ дүүрхийг хүлээгээд дэлбэрхээ хүлээгээд байждаг. Тэгээ яадаг үлээ? Дотроо хуримтлуулсан тэр олон мэдрэмжээ нөгөөдөл нь ингээд урсгах гад савнаасаа халих гад эхлэхээр нэг ямар нэгэн зүйлд донтдог. Донтолтоор гадагшлуулдаг. Тэр нь тамхич бай, архич бай, мөрөөдөө тоглоомч бай, хүчирхийлэлч бай, секс бай, ямар ч гэсэн нэг юм донтдог. Тэгээ донтолтоороо дамжуулж л нэг юм одоо тэр бухимдсан дарсан юм гадагшлуулад тэгээ сэтгэлээ нээхийн тулд арх уухгүй сэтгэлээч нээж чадахгүй. Тэр чи одоо хүнийг бүр эрүүл байхад нь өөрийгөө контролдохыг тэгэж их шаардсараад хүнийг чинь ер нь ийм амьдын тамлалд унгааж авахгүй энэ патриаркис одоо энэ эцгийн эрхт ёс гэдэг чинь. Тэгээ энэ эцгийн эрхт ёсонд хүмүүж ч гэсэн ээжүүд ч гэсэн хүүхдэд тэгж хүмүүжүүлнэ. Яа тэр эрхтэй хүүхэд нь ийм хүүхэлтэйгээр тоглож байгаа л хүү яа чи ч одоо ижил хүстэн боллоо одоо болмол. Гэтэл хүүхэлтэйгээр тоглосон хөвгүүд чинь айгүй сайн халамжтай аа болдог гэж байгаа байхгүй юу? Тийм ингээд анханасаа хүүхдийн хувцсанд хүртэл ингээ өнгө оноогоод өгчихсөн. Ягаа юм өмсөх юм бол одоо эрэгтэй хүүхэд болохгүй. Эрэгтэй хүүхэд чинь эрэгтэйлэг байх хэвээр. Эрэгтэй хүүхдийн хувцсууд нэг тийм царай муутай хар цэргийн ногоон тийм за нэг үсрээл арайгааг өнгө нэг хөх цэнхэр. Тэгэл нэг бор мор саарл марл. Нэг эрэгтэй хүүхэдтэй бол та нар нэг хувцсны дэлгүүр явж үзэх юм бол мэдэндээ ямар царай муутай хувцснууд байдаг лээ. Хувцсны тий 80% нь охтын айгу гой өнгөлөг палаж байж ийсэн нэг 20% хүртээ үгүй юу тий хөвгүүдийн хувцсны тийм царай муутай л. Айтайхан юм хүүхдэд болоод авах айгу хэцүү шүү дээ. Тэгээд ингээд нийгмээсээ хүчнэсээр агаад хүчрхийлсээр агаад хөвгүүдээ ийм хатуу юу ч мэдэрдэггүй эр хүн байхыг тий эр хүн гэдэг нэртэй мангас байхыг шаарддаг гэж тийм болгочход тэгээ дараа нь ингээд тэд нар ч одоо мэдээж л анханасаа тийм зүйл сураагүй юм чинь одоо тийм эмэгтэйчүүдтэй яаж харилцах вэ? За тэгэнгүүт чинь бас эмэгтэй хүмүүс одоо хичнээн тэр хүмүүс өөртөө тийм болоё гэж болоогүй ч гэсэн тийм хүмүүсийн хажууд ингээ амьдрахаар чинь зовно штэ. Тэгээ бид нар зовоод байна ийм хүсэхгүй байна гингүүд та нар одоо бид нарыг ингээд охироолоо. Бид нарыг ингээд зовоолоо гэд. Гэхдээ уг нь бид нар ингээд нэг л юм хүсээд бүгдээрээ л өөр өөрсдийнхөө аз жаргалтай амьдрмаар байна.
чи ир би юм гээд нэг хайрцагт тэр нэг өглөө болгон гарах хэвээр хэвэн тулмааргүй байна гэх. Тэгээ эрэгтэй хүмүүсийн нүднээс харахад тийм хэв байгаа. Гэтэл эмэгтэй хүмүүсийн тэгээ эрэгтэй хүмүүс одоо өөрсдөө аюу хэцүү байгаа гэж бодож байгаа. Гэтэл эмэгтэй хүн байх ч тэрнээс 3 дахин хэцүү шүү дээ. Бидний одоо нөгөө нэвтэрч гарах хэвээр хэв чинь тэрнээсээ бүр нарийн шалгуурт шүү дээ. Та нарыг ч одоо сармагчингаас л нэг жоохон гайгүй байхад болно доо гэдэг бол бидний гоо сайхны шалгуур ямар амар байдаг гэж. Тэ чи одоо айгүй олон хүүхэд гарах хэвээр. Тэгээ хүүхэд гаргасныхаа дараа ингээл 2 сарын дараа гэхэд ингээл буцаал хэвийн биетэй болцсон л ах хэвээр. Дэлхийн хэд ч төрсөн давсаг мавсагч унжчлахгүй одоо нэг өтрээ юм чинь томорчлохгүй чангаараа байх хэвээр илгэн хөгшөрж болохгүй байгалийн жамыг эсэргүүцэл тэгэл насаа нуугаал ингээл дандаа залуу байх өртөө илгэн том хөхтэй нарийнхан бүхстэй том таацтай тэгтээ хитрхи том байж болохгүй өндөр байх хэвээр хитрхи өндөр байж болохгүй намхан байж болохгүй туранхай байх хэвээр тэгтээ хийд туранхай хэрцгэр байж болохгүй яс идрэг шивж болохгүй мах шүлэнд харс айтайхан байх хэвээр тэгээд цайвар гой цагаан өөгүй арьстай байх хэвээр. Тэгээд тийм л эмэгтэй хүн байхгүй бол одоо эрхлээд димэн шүү. Тийм хүүхнүүд одоо нөхөртөө эрхлэн бусдын зүгээр одоо мах айвд мэвд гэл тийм л юм явж идэг шүү дээ бид нар чинь. Тэгж ярих юм бол эрэгтэй хүмүүс та нар гэхдээ өөрөө мэдчихэе. Бид нартай яаж харьцгаа та нар шийдэхтэй эрэгтэй хүмүүс эмэгтэй хүнтэй яаж харьцгаа шийдэхтэй. За яг ингээд өөрөөс нь олон нас эмэгтэй хүн байх юм бол яг нэг ээж мэйчхийг санаад хүндлэн. Өөрийнх нь одоо ойролцоо насны эмэгтэй байх юм бол хараад тэр хүнд сексийн хувь татагдж гин үү татагдахгүй байна уу гэдгээрээ шууд ангиллана. За энийг бас би биш судалгаагаар тогтоосныг ярьж байгаа. За им тарган байжгаад турсан эмэгтэй эсвэл туранхай байжгаад таргалсан эмэгтэй. За жоохон цараймуутай байж гоо сайхны хаалгаанд орсон эмэгтэйчүүд бүгдээрээ ярьдаг. Би одоо ингээ ажил хэргийн шумаарч бай, амин хувь харилцаагаарч бай, зүгээр найзууд байлаа гэхэд гудамжинд танихгүй хүнтэй юм ярихад юм асуухад эрэгтэй хүмүүс надтай маш муухай харцдаг. Одоо би чамайг сонирхгүй байна шүү гэдгээ бүр ингэж өөрийг нь би сонирхоогүй байхад би чамайг сонирхоогүй байна гэдгээ ингэж надад мэдэгдүүлэх гэж оролддог байсан. Ингээ санаатайгаар одоо нөгөө ингэж сайхан харилцахгүй хичээж өөдгөө зан гаргадаг байсан. Гэж аа. Тэгээ өөрөө унтахааргүй өөрөө ингээ сексийн хувь тэр эмэгтэйг тоохгүй бол тэр эмэгтэйтэй муухай харцдаг гэж аа. Үл заримдаа ингээ үл үзэгдэх шиг байдаг гэж аа. За тэгээд ингээд тарган байхад нэрчүүд дандаа ингээд те зүгээр ингээ юм ярих гингүүд те зүгээр найзлаад явж байсан ч гэсэн бөөнөрөө найзалж яхад ч гэсэн тэгдэг гэж аахгүй юу. Зүгээр ингээ хажууд нь юм ярихаар юу хинээ гэхдээ би ингээд чамшиг охин сонирхдаггүй штэ монирхдаггүй штэ ч юм уу. Хөөе хинээ миний сонирхдаг төрлийн охин ийм юм гэж ярьдаг. Ууг нь ингээд хизээч тэр залууг сонирхоогүй байхад ингээд өөрийг нь ингээд сонирхочгүй шохорхочгүй гэж бүр айдаг. Айсандаа ингээ хүн биш юм шиг хүний ингээ наазахын одоо эрхэм чанарыг нь үл хүндэтгдэг гэж аа. Тийм тарган байжгаад хурсан ч юм уу ингээд цараймуутай байж байгаа мис сасалт орохоор ингээд эрчүүдийн хандлага харилцаа шаал өөр болдог. Хизээч эрчүүд чинь ийм сайхан зантай байдаг юм уу? Эрчүүд чинь ийм халамжтай байдаг юм уу гэдгийг ерөөсөө тэгэхэд ойлгодог гэж аам л та. Тэгээ ингээд бидний одоо хүн гэж хүндлүүлэхтэй хүнтэй харилцах үн цэн маань хүртэл бидний гадаад төрхнөөс ингээд шалтгаалаад явж идэг. Тэгтэл одоо эмэгтэй хүүхдүүдийг багаас нь ийдэг бай, боловсон бай, сайхан сэтгэлтэй тусч бай, өгөөмөр бай гэж заадаг учраас бид нэр ингээд аюулт орсон мөртлөө нөгөө хүнээ ингээд эвгүй байдалд оруулчихгүй гэсэндээ ингээд сайхан инээж зогсоор байгаад л хохирдог тохиолдол маш их шүү дээ. Одоо нөгөө янз бүрийн цуврал алуурчид чинь энийг айгүй сайн ашигладаг байсан гэнэлтэй. Одоо жишээлбэл Ted Bundy гэхэд ингээд айгүй нөгөө юу штэ тэр чинь бас амар charismatic тийм хил ам сайтай тийм гарандаа каст зүчээд би ингээ гараа хугалцсан юм а та надад энэ юм маань машин төхүүлээд өгөхгүй гэж эмэгтэйчүүдийг тэгээ оройч явж байгаа эмэгтэйчүүдийг хилээд тийм машиндаа оруулаад булгаалаад авч яваад хүчинд талчдаг байсан. Тэр эмэгтэйчүүдийн зарим нь өөрт нь эвгүй муухай байсан ч гэсэн нөгөө би сайн эмэгтэй гэсэн хүмүүжлэр хүмүүжсэн тэгээ илдэг байх хэвээр хүнд туслах ёстой
өөрт нь таалагдаагүй юм хамаагүй. Тэгээ өөрт эвгүй таагүй байсан ч гэсэн би өөрийнхөө аюулгүй байдлыг хоёрт тавиад бусдын одоо тэр таатай байдлын төлөө ингээд байх ёстой гэсэн хүмүүжлээсээ болоод тэр эмэгтэйчүүд ингээд айгүй хохирж исэн тэр тэгэд банд ч яг экстрим хэрэгэлтэй. Тэгтэл ер нь ингээд олон нийтийн газар нэг л эвгүй байгааг нь мэдсээр байж ч те ингээд нөгөө хүний эвгүй байдалд оруулчихгүй гэж өвөрөвдөөл ингээд олон хүний өмнө ингээд янз бүрийн дуу шугаан гаргаж хүмүүсийн анхаарлыг татварууд яах вэ гэж айсаар байгаа л ингээд янз бүрийн хэрэгт орчихсон эмэгтэйчүүд зөндөө байдаг шүү дээ. За тэгээ энэ дээр бас нэг сануулга хэлэхэд эрэгтэй хүмүүс ер нь эмэгтэй хүмүүсийн өмнө сул дорой харагдах дурггүй эмэгтэй хүмүүсийг сул дорой хүүхэд эмэгтэйчүүдийг сул дорой гэж үздэг учраас тэднээс барагтай бол тусламж гуйдаггүй. За эрэгтэй хүн тусламж гуйхаар боллоо гэд өөр эрэгтэй хүнээсээ тусламж гуйдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд чамайг ингээд ганцаараа манцаараа явж байгаа үед чи хэрвээ эмэгтэй хүн юм уу хүүхэд бол чам дээр залуу эрэгтэй нас биед хүрсэн хүн ирээд надад те ийм тусалцаа хэрэгтэй надад ийм ингээд зам заах хэрэгтэй байна ч гэдэг юм уу надад ингээд нэг уцаараа яриулаач ч гэдэг юм уу тий хоёлаа нэг ийшээ явчаад тэр имэрийг гэх юм бол үгүй гэж хэл зураарай. Тэр бол ямар нэгэн зорилготойгоор чамайг онцлсан байгаа. Тэр удамж дүүрэн явж байхад тэр хүн хэрэв үнэхээр тусламж хэрэгтэйсэн бол өөр эрэгтэй дээр очиж байгаа. Эрэгтэй хүмүүс эрэгтэй хүндээ итгэдэг, эрэгтэй хүнээ хүндэлдэг. Чи чамайг зориуд онлоод сонгож ирж гэн гэдэг чинь чамайг сул дорой учраас тэр байдлыг чи ашиглаад ямар нэгэн өөр дал санаа агуулсан хүн чам дээр ер нь бол олон нийтийн газар ч юм уу очиж байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр тэгээ яг тийм тохиолдолд чамайг салаад дагаад салахгүй тусалчаачтай гэдэг юм бол ер нь одоо эвгүй байдалд орох морох тий тэр хүнийг сандраах мандраах тэр хүн үнэхээр чамаар туслах гэжсэн ч байж болно. Гэхдээ тэр хамаагүй. Ер нь бол ийм тохиолдолд тэр илдэг зан одоо бусдыг батсан байдлаа хоёр тавиараа өөрийнхөө одоо эрүүл мэнд амнаас аюулгүй байдлыг нэг тавиад ийм тохиолдолд ер нь бол орилож эхлэх хэрэгтэй. Хөөе чи бойл гэдэг чинь битгий намайг даг гэдэг чинь чи яах гэдэг юм бэ? Ураарай гэх бүр амар чанга орилоо тэр хүн ингээд зуттал нь орилчих хэрэгтэй. Тэр хүн яах вэ? Игнэдэ тусламж гуйсан байсан ч гэхдээ яах вэ? Ямар ч лээсэн тэгээд салахгүй дагаад байгаа бол чи өөрийгөө тэгэж авч хамгаалах нь чухал шүү. Ямар ч лээсэн чамд муу юм тохиолдохгүй байх нь хамгийн чухал. Тэгээ миний энэ зааврыг санаж яваарэ. Нөгөө буцаа сэтгүүрөөгөө ороход ер нь эмэгтэй хүн байх чинь одоо энэ эцгийн эрх ёсны нийгэмд бол үнэхээр муухай зүйл юу ч хийсэн буруутдаг. За бид нэр өөрсдөө алдаа гаргах юм бол бидний алдаа хэн ч хизээж мартахгүй насан туршдаа тэр алдаагаа ярьж явна. За тэгэнгүүтээ нөхөр маань алдаа гаргах юм бол нөхрийн маань биш намайг буруутгаад эхэлдэг. Алхтайхан шиг их нэртэй байсан бол юугаар тэхвдээ энэ хүн ингээд явж байхад чи залаад авахгүй яасан юм бэ? Чи алхтайхан ихнэр байсан бол нөхөр чинь ингэхгүй л байсан шүү дээ гэд ингээд нас биед хүрсэн хуулийн этгээдийн гаргаж байгаа шийдвэрийн өмнөөс намайг ингээд загнаад эхэлдэг. За хүүхдүүд одоо миний хүмүүжүүлсэн хүүхдүүд байж болох юм, нас биед хүрээгүй байж болох юм, өмнөөс нь би хариуцлага хүлээж болно. Гэтэл миний нөхрийн тэр айл гэрийн тэргүүн гэдэг хүний гаргасан алдааг дандаа миний буруутдаг. Би одоо яасан ч байсан буруутдаг. Сайн эмэгтэй байсан ч буруутна, муу эмэгтэй байсан ч буруутна. За тэгээд эрэгтэй хүний хувьд эцгийн эрхт ёсонд бол алдаанд харцсангүй зүйлээ хандна. За чи ер нь хэр баргийн юм хийсэн байлаа гэж чи бол канселдуулахгүй. Ер нь дажгүй яваал байна. Хүн алсан мөртлөө нөгөө толгоогоо илүүлдэг, хөөх юм гэж өрөвдүүлж хайрлуулдаг. Ер нэг алдаа бизгэж хэлдэг. Тэ? Хүний амиар хүн алдаж тоглож болох эрхийг чинь одоо манай нийгэм эрхтэй хүнд өгж जैन шүү дээ. Чи одоо нэг олимпийн алт ч юм уу тэ нэг өөрийнхөө хийдэг ажлаа маш сайн хийчихсэн бол чамд одоо хүн алах хүртэл эрхийг чинь өгж байна. За эмэгтэйчүүд бид хизээч тийм юмыг мөрөөдөөд ч хэрэггүй. За сүүлийн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр чинь би нэг юм харлаа да. Нэр дэвшигчийн их баяр гэдэг хүний эхнэрийн чинь боловсралтай уг нь мундаг байрын эмэгтэй байсан. За тэгсэн чинь тэр эмэгтэйг харлуулахдаа юу гэсэн бэ гэхээр нөхөртөө аягтай цай өгтөө зүүн гараараа тэгээд буруу тишээ ингээд цонхоор гүлэрж байгаа цай өгсөн гэж сошиалар сэвжсэнийг би маш сайн санаж байна. Тэгээ нөхөртөө ингээд өөдөөс нь тонгоогоод хоёр гардуулаад ингээд цайг нөгөөгөө ингээд сэнжнээс нь бариад ингээд зүүн гараараа ингээд цонхоор харангаа нөхөртөө цай өгч байгаа байна.
тийм эмэгтэй хүн гэж хаана байх вэ гэсэн комментиг маш олон хүн хэлжсэн. За тийм эмэгтэй хүмүүс бид нэр тавигдах шаардлага бол ерөөдөө иймэрхүү байдаг. За тэр нь ингээд зөвхөн эрэгтэй хүмүүс хэлээд байгаа юм биш л те. Нөгөө нэг одоо эмэгтэй хүндээ хатуурхаас сурчсан энэ эцгийн эрх ёсны нийгэмд өссөн тархиа угаалгасан эмэгтэйчүүд бүр ч илүү одоо бие нэгээ шүүмжилж дарж авах, мохоох, урмыг нь унтраах, ууцыг нь хуглах хүсэлтэй байдаг. За энэ бол зөвхөн эрэгтэй хүний ажил гэж байгаа юм биш. Гэхдээ энэ эмэгтэйчүүдээр нь намнуулдаг энэ системийг бол эрэгтэй хүн бүтээсэн. За манай улсад одоо тийм эмэгтэйчүүдийн эрх гайхамшигтай хөгжөөд одоо эмэгтэйчүүд маань хитрхи давраад одоо ямар цаашдаа одоо ингээ эрх мэдлийнхаа хэмжээнд дээд туйлд хүрсэн гэж бодож байвал та том эндүрч байна. Бусад орнтой одоо Араб, Афгантай харьцуулахад та нар жаргаж байгаа шүү гэж л хэлдгийн. Тэгээ одоо тэгвэл ер нь зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийн хувьд ч гэсэн биш. Хэдүүлээ хөгжлийн хувьд ч гэсэн одоо Пакистан, Афганистан, Ирак, Иранаас бол айтайхан байгаа шүү дээ. Ядчил хүн болгон эрхчлөөдөө өөрийнхөө хувь заяаг мэдхээр эрхтэй байгаа. Тэгвэл хэдүүлээ ер нь цаашдаа одоо хөгжиж дэвшээд яах юм бэ тийм үстэй бүх асуудал дээр дандаа Афганистантай, Ирантай, Африкийн орнд өөрсдөө харьцуулж ил та зам барьж яах гээд Африкийн та нар замыг харсан уу? Одоо илүү сайхан амьдарч яах юм? Хэдүүлээ ингээл яг байгаа байрандаа зогсож ил та. Яагаад гэвэл бид нар Афганистан, Ирак, Ирантай харьцуулахад харьцангуй аз жаргалтай дайнгуу, үлсгэлэнгүү, ямар нэг хямралгүй дотоодын мөрөлдөөнгүү ер нь бол тэдний стандартаар үзвэл бид нар сайхан л амьдарч байгаа шүү дээ, тий. Тэгээ хэдүүлээ ингээ муухайтай ингээ өөртөө жишээд байгаа байрандаа байх уу? Эсвэл одоо хөгжлөөрөө бид нар ингээд ийм гоё улсуудтай зэрэгцмээр байна гэж байгаа бол одоо хүний ёс, хүний эрх ч гэсэн даал тэрийг дагж явах хэрэгтэй. За тэгмүү тийм асуудлаа шийдээгүй байж иж одоо энэ асуудлыг ярихгүй энэ нэгт энэ хоёрт гэж бас ярьдаг. Үгүй маа. Хүн гэдэг чинь те ганцхан юмыг цаг үргэлж боддог биш. Олон юмыг зэрэг бодох, шийдвэрлэх, зэрэг оюун ухаантай тээж явах чадвартай хүн учраас азар бид нэр те эдийн засгийн хөгжил ярьж байгаа ч гэсэн хүний эрхийн талаар бас ярьж тэмцэж болно. Энэ хоёр хоорондоо хамааралгүй юм аа. Манай улсад та нар боддоо эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудалтай хин нэг эмэгтэй ингээд харигсаар одоо хүчирхийл дүртэж насвардаг ч юм уу ингээд хүүхдүүд ингээд одоо ийм нийгмийн аюулгүй байдлыг хангаагүйгээс болоод ямар нэгэн асуудал гараад хүүхэд эмтгэд бид нар юу гэдэг вүлээ бөөнөрөө энэ улсын хурлын эмэгтэй гишүүд хайчжваа эмэгтэй гишүүд яагаад дуугарахгүй ямар нэг юм хийхгүй байна вэ гэж бөөнөр ойлголддог тийм ээ. Тэгэхээр одоо манай нийгмийн сэтгхүүн хувьд эмэгтэй хүмүүсийн асуудал эмэгтэй хүмүүсийн хүчирхийлэл хүүхдийн асуудал өөрөөр хэлбэл хүний эрхийн асуудал эрэгтэй хүмүүст паддаггүй. Эрэгтэй гишүүдэд паддаггүй. Бид нар ингээд дотроо ингээд төрөл бүрийн ингээд одоо үүрэг оноогоо төгссөн. Нөгөө яг л нөгөө уламжлалт одоо нөгөө ахуй амьдралаа эрэгтэй навж яваад ар гэрээ эмэгтэй навж явна гэдэг шиг. Эмэгтэйчүүд бол нэг тийм жижиг сажиг асуудлыг шийдвэрлэн боловсрал эмэгтэйч хүүхдүүдийн асуудал нийгмийн халамж өөрөөр хэлбэл тэднийг одоо ингээ эрэгтэй гишүүдийн оюун санаагаа чилээхэд хитрхи жаахан асуудал эмэгтэй хүнд таарсан асуудал эрэгтэйчүүд болохоор тийм чухал нухацтай том салбарууд эдийн засаг санхүү бизнес уул уурхай дид бүтцээ тийм юмнуудаа эрэгтэй хариуцах хэрэгтэй. Эмэгтэйчүүд болохоор эмэгтэйчүүдийн хүчирхийллийн төлөө эмэгтэй хүн л дуурах юм гинэ. Тэгэд тэдний одоо хэлж байгаа инээдтэй юм нь яагаад ингээ эмэгтэй гişүүд дуураач гэдэг. Эмэгтэй гişүүд хүүхэд гаргадаг учраас эмэгтэйчүүд хүүхдүүдийн зовлон арай ойлгох байх гэсэндээ тэгж хэлж байна. Тэгвэл эрэгтэй хүмүүс ч гэсэн бүгдээрээ хүүхдүүд байсан шүү дээ. Бүгдээрээ хүүхдүүд байчаад яагаад тэгвэл тэр нар ингээд хүүхдийн зовлонг ойлгож чадахгүй. Та нар зовлонг ойлгож чадахгүй гэж бодод байна. Улсын хамгийн том баялагч нь ер нь бол тэр зам гүүр дид бүтэц уулуурхай мөнгө алт биш байхгүй юу? Ирээдүй байхгүй хүмүүс нь хөгжиж байж хөгжилтэй хүмүүсийн орон улс орноо хөгжүүлдэг. Тэнгүүд бид нэг ингээ хөгжил болсон хүүхдүүдэд хайцсан. Хүүхдүүдэд тоодгүй. За тэр нэг
улсын хурлд сонгогдсон нэг 10 хэдэн эмэгтэй гишүүн хөөрхийн нэг худлаа үнэн тэгэл явж яадаг. Юм болохоор нэг нийлээд нэг мэдээлэл гаргачихдаг. Тийм байдалтай байх гэдэг. Тэгээ эрэгтэй хүмүүсийн хувьд те эмэгтэйчүүдийн асуудал, хүүхдийн асуудлыг ойлгож чаддаггүй тийм эмпати байхгүй юм бол тэднэрт байглаасаа тийм өгөгдөл байхгүй юм бол тэгвэл 100% эмэгтэй гишүүд тэ засгийн газар парламент байгуулах хэрэгтэй шүү дээ. 100% эмэгтэй гишүүдээр улсын хурлаа бүрдүүлэх хэрэгтэй шүү дээ. Эрэгтэй гишүүд чинь одоо тийм хүний асуудлыг шийдэж чаддгүй юм биш үү? Тэгвэл хүний асуудлаа ч гэсэн бусад асуудалтаа шийдэж чаддаг, ойлгож чаддаг тэгвэл эмэгтэй хүмүүсийг тавьчих та гэж хэлэх юм бол тэнд ер нь бол намайг одоо үсээ маань хусаад шатаа гэж хэлэх магадгүй хүмүүс гарч ирнэ гэдгийг би мэдэж байгаа. Тэгэхээр одоо эмэгтэй хүмүүсийн эрх, хүүхдийн эрх энэ улсад нэг иймэрхүү л байдгийн. Одоо хүмүүсийн хэлээд орилоод байгаа шиг тий одоо Монгол хангалттай эмэгтэй хүмүүс эрх тарахтай ямар ч одоо дадлагдсан юм байхгүй гэж байгаа бол ер нь худлаа, ер нь өрөөсгөл. Тэгээд хүн хүний амьдрал өөр амьдралаа ямар байхаа шийднэ гэж байгаа боловч манай нийгмийн тогтолцоо нь өөрөө ямар нэлээдээ. Тэгээ хөөрхий хідэн феминист чинь бол ер нь ингээд эрэгтэй хүнд ч ээлтэй, эмэгтэй хүнд ч ээлтэй, хүүхдэд ч ээлтэй, нохоонд ч ээлтэй, мууранд ч ээлтэй, бүх амьтад л ээлтэй нийгэм л байгуулъя л гэж л зориод тэрний төлөө тэмцээд байгаа юм. За тэгээ ийм нийгмийг байгуулахын тулд эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс аль алнаас нь гаргах баг зэргийн золиос байгаа. За эмэгтэй хүмүүсийн хувьд те өөрийгөө чи эмэгтэй юм байж гэдэг хайрцагнаас гаргахын тулд эрэгтэй хүмүүсийн хувьд бас чи эрэгтэй юм байж гэд санамсаргүйгээр энэ хүсийг олоод төрцнөөсөө болоод би ингээ байглаас өгөгдсөн өөрийнхөө байх эрхгүй гэж одоо хүмүүст хүчлүүлж ингэж олон нийтийн дарамтанд орж амьдрахгүй тулд баг зэргийн аль алин золиос гарах юм ба. За эмэгтэй хүмүүсийн хувьд бол одоо нэг зарим төрлийн давуу эрхээсээ татгалзах шаардлага байна. Би одоо эмэгтэй юм бижиж бүх юмаа даалгуулна. Би эмэгтэй юм бижиж гүн шиг одоо ингэж дандаа эрхлэн. Би эмэгтэй юм бижиж хизээч өөрийнхөө буруу хүлээж зөвшөөрөхгүйгээр ингэж дандаа өөрийнхөө зүтгэн. Би эмэгтэй учраас дандаа одоо гуйлгана. Хизээч бууж өгөхгүй. Одоо би эмэгтэй хүн учраас би их хүн болох учраас тий би чамд гар хүрж болно, чи надад гар хүрж болохгүй ч гэдэм юм уу. Тиймэрхүү тий зарим төрлийн давуу талаас одоо эмэгтэйчүүд бол татгалзах ёстой. Ер нь л одоо жинхэнэ феминист хүн бол одоо хүчирхийлэл бол шийдэл биш юм аа. Эрэгтэй хүн ч эмэгтэй хүнийг хүчирхийлж болохгүй, эмэгтэй хүн ч эрэгтэй хүнийг хүчирхийлж болохгүй гэдэг талаас нь ярьдаг. Би эмэгтэй учраас миний цохилт чамд юу болох вэ? Харин чи намайг цохиж болохгүй гэдэг ойлголт бол яг энэ феминизмын төлөө явж байгаа юм бол байхгүй. Та хоёр яг энэ тэнцүү эрэгтэй гэдэг чинь та хоёр хинэн ч хэнийгээ хүчирхийлэхгүй, хинэн ч хэнийгээ цохихгүй үг хэлээр доромжилж идэхгүй л гэсэн үг. Тэгээ эрэгтэй хүмүүсийн хувьд эрэгтэйгч нийгэмд шилжихийн тулд жаахан илүү хөдөлмөрлөх шаардлага гарна. Залхуурлаа жаахан багасгах шаардлага гарна. Тэгээ хайртай гिचээд хандаа амьдралын бүх ачааг нь ганцаар ингэ нүрүүлчихэд одоо тэгээ нөгөөхөө юм ууртай юм болгонд бухимддаг тийм хүн болгож хайчаад би яасан би мэдээгүй шүү дээ. Би одоо хүний л хийдгийг хийж штэ. Би өөрийнхөө хийх ёстой үргийг хийж штэ гэдэж болохгүй. Арай жоохон хариуцлага хүлээдэг. Хариуцлага гэдэг чинь одоо зөвхөн бас яг одоо арах хажихын гэрээ цэвэрлээл гэдэг юм биш. Ер нь одоо нөгөө эмэгтэй хүмүүсийн emotional labor гэж байдаг хгүй. Одоо сэтгэл санааны хөдөлмөр гэж нэг юу гэдэг юм ялгүй жоох юм шиг мөртлөө маш их энерги, маш их цаг хугацаа авдаг тийм зүйлсийг emotional labor гэж байна. Жишээлх юм бол одоо ингээд эмэгтэй хүмүүс гэр орныхоо бүх юм төлөвлөх ажлуудыг бүгдийг нь хийдэг.
За ээж сүү хизээ авлаа сүүний хугацаа дуусах гэж байгаа юу? Юу лээ манай гэрээ мах дуусах гэж байгаа юу? Яаж байгаа юу лээ? Энд чинь нөгөө нэг тэр хүүхдийн маань одоо ингээд нөгөө шүдний эмчт очих цаг нь болцсон биз дээ. Нэр энэ хүүхдийн маань одоо гутлан багтцсан гэсэн дагуулж авч гутал авч өгсөн байна. Нэрээ нөгөө нэг хадам ээжийн төрсөн өдөр нь тэдэнд ч тэ одоо хоёлаа нөгөө бэлэг мэлэг авч болохгүй гэл ингээд бүх асуудлыг цаг тутам тэ толгойд нь ингээд амар олон юм нөгөө юм компьютероор бол тайпнууд хасцсан. Тэр болгоныг бүгдийг нь ингэж зэрэг арчилж санаж явна гэдэг нь эмэгтэй хүний хувьд маш ядармаар ажил байдаг. Бүх юмыг ганцаараа гэрээ ахуйн ажил хийхээс гадна ингээд одоо сэтгэл зүйн юм хөдөлмөр хийгээд ахаар оюун санааны хөдөлмөр хийгээд маш түргэн ууртай, бухимдамтай тийм үглээ болж эхэлнэ. Нөхрөндөө өөрийнхөө гэрт хамт амьдардаг байж иж өөрөө бүгдийг нь хэрэгэлдэг байж иж манайх ямар сахар ямар будаа авдгийг ч мэдэхгүй будаа нь хизээ дуусч байгааг мэдэхгүй. Тэгээ өглөө хамгийн сүүлийн 0-ын цасыг нь өөрөө арчиж дуусгачаад орой орж ирэхдээ 0-ын цасаа бариад ороод ирэхгүй. Тэг ингээд ихнэр нь уурлахаар би яасан чи надад хилцсэн болвол би тэрийг чинь авчихна штэ гэ тэ. Тэгээд ингээд хамт амьдардаг байж өөрөө юмыг анзаарахгүй заавал хүнээр хилүүлж заалгуулж жоохон хүүхчиг ингэжижил хөдөлдөг тэр занд чинь болоод бас ингээд эмэгтэйчүүдийн одоо ингээд нөгөө цагаасаа төрүүлж хөвшрөх, бухимдах, эрүүл мэндэнд ороодох юм тэр чинь бүгдээр яг тэрнээс ороод ирж байгаа байхгүй юу. Тэгээд одоо тийм нөгөө хоёр өөр хүнтэй харилцаанд дайнаа хамт амьдарч байгаа гэсэн чи ер нь нэг насанд хүрсэн хүн шиг л байгаа төхөл ер нь чамаас юм шаардаад байгаа. Тэгээд яг эцгийн эрхт ёсны хувьд болохоор ер нь нэг тийм эрхтэй хүнийг заавал том хүн болохыг шаардахгүй яг нэг ээжийн гараас гараад нэг нөгөө нэг ихнэр гэдэг ээжийн үүрт ордог том хүү гэдэг нэг онгой яваад байдаг. Ер нь бол тэр бол яг тийм инээдтэй сэдв биш яг эмэгтэй хүмүүсийн хувьд айгүй юм стрессний асуудал байхгүй юу. Тэнгүүд ингээд нөгөө одоо хамт байна гэж шийдсэн хайртай хүндээ чи хайртай юм бол нэг жоохон хамтрагчиг нь тэр хүний те партнер ингээд 50-50 хувьтай л байгаад өгөөч ээ. Ер нь бол тэгээд маш аз жаргалтай эмэгтэйчүүд те нөхөртөө аз жаргалтай эмэгтэйчүүд бол ер нь ихэнх нь үргээ 50-50-аач хүрдгүү юм байлээ нэг 70-30 байгаад эхлэхэд л эрэгтэйчүүдийн оролцоо 30% болоод эхлэхэд л ихнэрүүд амар аз жаргалтай тэр хоёр ингээд насаар амьдэрчдэг гэж байгаа байхгүй. 50-50 бол үнэхээр ховор. Тэгээд 50-50 болдгоомаа хэвчил чи ядаж л нэг 70-30 60-40 руу жоохон нөхөхөд хичээх хэрэгтэй. Тэгээ тэр бол мэдээж яг уу чамаас баг зэргийн золиос гаргана. Цаг зав. Тэгээ хөдөлмөр шаардна. Тэгээд яах вэ ингээд бодонгууд чинь адилхан ажиллачаад л амралтын өдөр утсаа ухаад л хамраа ухаад л диван дээр хөвтөд зураг тэргүүлээд удирдлага тэрвэрэд хөвтөд ихнэрээрээ хоол цайгаа зөөлөж ивэл сайхан л та. Нөгөөх нь яг адилхан цаг ажиллачаал амралтын өдөр намжуулж гэрээж цэвэрлэх гээл хүүхдүүдийн даалгаврыг хийх гээл ус тасанд оруулах гал нөгөө хураагцсан хувцсантай байх гал 7 өдрийн хоолны юмныг бэлтгэх гээл ингээл байж байгаа тэнд ингээл кино үзэл хөхрөөл сууж явах сайхан л та. Тэгтээ тэгж залхуураад зүгээр өнгөрөөсөн цаг чинь таны одоо тэр нөгөө хайртай хүнээ гомдоох магадгүй хайртай хүнээ ингээ алдах тэр одоо эрсдэлтэй эн тэнцэхүү тэрэн шиг чухал уу гэдэг асуултыг өөрөөсөө асуугаарай. За тэгээд би аавтай, ахтай, нөхөртэй, хүүтэй, дүүртэй, эрэгтэй найзуудтай, найз залуутай учраас би феминист биш ээ. Ягаад гэвэл би тэднэрт хайртай гэж хэлж байгаа эмэгтэй байвал таны аав чинь, ах чинь, дүү чинь, хүү чинь, найз залуу чинь, нөхөр чинь, найзууд чинь танд хайртай учраас феминист байж болдго юм шүү. Эрэгтэй хүн ч гэсэн феминист байж болно. Таныг хайрладаг учраас таныг аз жаргалтай амьдраасаа тантай ин тэнцүү байгаасаа гэсэндээ тэр хүмүүс феминист болж болно. Феминизм гэдэг чинь эр хүнийг үзэн яддаг биш, харин эмэгтэй хүнд хайртай гэсэн үг ээ. За баярлалаа.